төлбөр гаргахаас ч өөр арга байхгүй. Биднэрт мөнгө байхгүй, бололцоо байхгүй. Тэгэхээр дотоод нөөц бололцоогоо болон гадны нөөц бололцоонуудыг яаж шавхаж богино хугацаанд улс орны эдийн засгыг сэргээх вэ гэдэг асуудлыг тавих нь зөв зүйтэй. Тэхийн тулд бид нар эхний ээлжинд макро эдийн засгийг тогтворжуулах асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ? Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг ийм асуудлуудаа ярьж байна. Хамгийн түрүүний зүйл бол бид нар алдагдсан алга болсон мөнгөө эргүүлж авах ёстой. Тэр бондоос, векселээс, тэр хөгжлийн банкнаас автсан. Тэгээд төсвөө 2-3 дахин хэтрүүлчихсэн. Нэг төслийг хэрэгжүүлэхдээ 2-3 их усүрээс санхүүжүүлчихсэн. Тэр сахилга батгүй залжин лөөвөрчин хүмүүсээс эргүүлж мөнгө олж авах тухай эргүүлж ярих хэрэгтэй. Тэр чанаргүй зээлийн асуудлуудыг дахин сөхөөд эргэн төлөвлөх асуудлуудыг ярих хэрэгтэй. Нэгдүг нь энэ банкныхаа системийг тогтворжуулах, эрүүлжүүлэх асуудлуудыг ярих цаг нь болсон байна. Хоёр дахь нь одоо ингээд зээлийн эргэн төлөлт явагдах гэж байна. Улсын төсвөөс давтсан 5.9 их найдаас давтсан ийм одоо мөнгө төлөгдөх гэж байна. Энэ зээлийн эргэн төлөлтийг одоо хойшлуулах эсвэл өөр бага хүүтэй их усүр санхүүгийн их усүрүүдээр хаах энэ асуудлуудыг засгийн газар яралтай хөөцөлдөхгүй бол бид нар өрнөөсөө өндөхгүй нэ гэж. Дараагийн нэг асуудал бол бид нар энэ эдийн засгийн коридорын асуудлыг яах вэ? Нэг ус нэг зам, талын зам, Сибирийн замын энэ хөтөлбөрүүдийг яаж холбож энийг эдийн засагт яаж уйж өгөх вэ гэж, хоёр том хөрштэй яаж уйж өгөх вэ гэдэг асуудлыг чухалчилмаар байна. Хөнгөлтэй зээл тусламжийн асуудлуудыг үр дүнтэй захиран зарцуулах, олж хэрэгжүүлэх ажлуудыг сангийн яам, засгийн газар нэлээд санаачлахтай ажиллах шаардлага хэрэгцээ байна. Энэ стратегийн орд газруудаа эргэлтэнд оруулах, мөн энэ мега төслүүдэд хөдөлгөх цаг болж байна. Тэгэхгүй бол бид нар энэ их том хямралыг бол даван туулахад хүндрэлтэй байна. Валютын урсгалаа нэмэгдүүлэх асуудал дээр яах ёстой вэ гэж. Гадны хөрөнгө оруулалтыг татаад тэднийг урт хугацаанд Монгол улс тогтвортой ажиллах болцоо боломжийг олгоод хөрөнгө оруулах ихтгэл үнэмшлийн сэргээх асуудлуудыг бид нар яралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөрш орнуудтай хийж байгаа гадаад худалдааны энэ балансыг тэнцвэржүүлэх асуудлуудыг нэлээд анхаарч хоёр талынхаа хөрш орн руу явуулж байгаа гадаад худалдаан дээр үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих асуудлуудыг онцгой анхаарах шаардлагатай. Монгол улсаар дамжин өнгөрдөг транзит тээврийн ачаа урсгалыг нэмэгдүүлэхэд бас онцгой анхаармаар байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг Оросын албаны улс бүгд найрамд Хятад улсын хооронд 10 сая тонн ачаа эргэлдэж байгаа. Тэрний хэдэн тонн манайхаар явж ийнэ гэхээр маш бага тоо байна. Тийм учраас энэ ачаа эргэлтийг монголоор дамжуулах, ачаа эргэлтийг шилжүүлэх асуудал дээр транзит тээврийг явуулах асуудал дээр нэлээд онцгой анхаарах хэрэгцээ шаардлагууд байна. Мөн одоо Монгол орн мал аж ахуйн хөдөө аж ахуй орн. Тийм учраас малын гаралтай түүхийд, малын гаралтай бүтээгдэхүүн, сүм бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх, махан бүтээгдэхүүнээ илүү сайн боловсруулах, арь шир ноос ноолуур бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгох, өртөг шингээх, ажлын байр бий болох тал дээр онцгой анхаарах ийм шаардлага хэрэгцээнүүд байна. Энэ дээр бид нар ажилтнууд технологийн паркийн асуудлуудыг яаралтай хөдөлгөх цаг нь болсон. Тэгжээж бид нар ажлын байр бий болгоно. Тэгжээж бид нар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Тэгжээж бид нар технологи нутагшуулна. Тэгжээж бид нар одоо үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжинэ. Нэмэн өртөг шингэсэн экспорт тэглэсэн ийм бүтээгдэхүүнүүдийг хийх юм бол хуулийн зохицуултуудыг хүртэл оруулах шаардлага хэрэгцээнүүд бас байна. Энэ бүх зүйлүүдийг хийсний дараа бол бас ямар төвшөнд одоо байгаа юм бэ? Эдийн засгийн ямар параметрын төвшөнд байгаа юм? Тэрийг ямар төвшөнд хүргэх юм? Одоо нөхцөл байдал нь хэр зэрэг болцсон? Тэрийг бид нар 1.8 жилд ямар хөө төвшөнд очуулах уу гэдэг энэ олон асуудлуудыг араараас нь шийдвэрлээд явах шаардлага хэрэгцээнүүд байна гэдгийг бас хэлмээр байна. За төслийг ерөнхийд нь бол дэмжиж байна. Баярлалаа. За хэлцэж байгаа